харамсалтай нь хүмүүс бол хүн бол өөрчлөгддөг юм байна л та. Өөрчлөгддөг л дээ ер нь. Гэхдээ би эрсдлийн тэргүүнийгээ бол 12 онд үнэхээр одоо хүнд нөхцөлтэй байсан. Монгол Улсын төрийн тэргүүн байсан энэ хүн үнэхээр одоо зөв зарчимтай шударга зүйл ярьж л одоо шударга сэвслийг бий болгосон шүү дээ. Энэ хүн алдаагаа ухамсарласан юм байна, ойлгосон юм байна. Монголын төрийг бас буруу авч явж байсан. Төрийг 8-ны хэрэгсэл болгосон. Энэ бүх алдаагаа ухамсарлаж ойлгосон байна. Үнэхээр зөв болгоё гэсэн юм чин сэтгэл байгаа юм байна гэж Монголын ард түмч бас ойлгосон. Биш тэдний адилныг ойлгосон. Тэгэд Монгол төрд байсан ийм хүчтэй хүн одоо үнэхээр алдаагаа ухамсарлаад зөв байр суурин дээр гарч ирэхэд сая бидэнтэй удамшны иргэний хөдөлгөөнийхөнтэй адил байр суурин дээр гарч ирэх бол үнэхээр том олзуурах урштай зүйлээ гэж ингэж бодсон. За харамсалтай нь энэ хүн бол өөрчлөгдөөгүй гэдгийг өнгөрсөн шударга сэвслийн одоо 4 жилийн үйл ажиллагаа харуулж байна л та. Тэгээ би их баяр даргаыг одоо жишээлбэл хамгийн сүүлчийн мөлийн урал дээр оюу толгойн гэрээ тэрчгээрээ явлаа, банкудтай гэрээ хийчлээ. Оюу толгойгоо бид нар амьдтаа харахааргүй болж байна. Эндээс ашиг хүртэхгүй боллоо. Шударга сэвсэл ажиллаа хийх ёстой энэ дэр гэхэд бол бид нар ядаж их хурлын даргын суудлыг авах ёстой гэдэл энэгээр их хурлын даргын суудлыг ядаж бид нар авах ёстой, манай эсэл авах ёстой энэ төр гэж ярьж байгаа нь бол үнэхээр одоо харамсалтай хэлэх ч болтоогүй. Тэгэхээр их хурлын даргын суудлыг эсвэл шадар сайдын суудлыг одоо эрүүл мэндийн сайдаа манай авах ёстой. Засгийн газар тэдний суудлыг авах ёстой гэдэг ийм л юм одоо шударга сэвсэл яриад ийм л 8 хийгээд байгаа надад бол үнэхээр харамсалтай байна. Үнэхээр хүлийн зөвшөөрч төвчж боломгүй л байна л та. Тэгэд би энийг хэлсэн. Манай нэг нөгөө элен даалангүй хэлсэн. Яг энэ хоёр даргаыг ерөнхийдөө Монголын улс төрд төрийн албан тушаалыг анхудаа зарж намаалцаж ингэж одоо албан тушаалыг бол албан тушаалын зах зээлийг бий болгосон юм хүн л дээ. Тэгээ энэ хэвээр байгаа юм байна. Хүн бол ерөнхийдөө бол 50 гарсан хүнээс өөрчлөлт хүлээж болдгоо юм байна л та.